Хүүе манайхан гэхгүй гэж эхлэхгүй шүү. Норвегийн нийслэл Ослод нэг хачин цэцэрлэг төрөлн байдгийг та дуулсан уу? Та энэ хүнийг мэдэх үү? Тэр Осло хотыг баримл музей болгочихсон. Тийм ээ. Норвегийн уран барилч Густав Вигланд. Вигландын цэцэрлэгт хүрээлэн ямар ч хувцгүйгээр дүрсэлсэн хүмүүс амьдралын жинхэнэ мөн чанарыг үзүүлдэг. Амьдрал, үхэл, ганцаардал, хайр бүгдийг ганц л баримлж хийсэн гэж боддоо. Нэг чулуугаар сэлсэн гайхамшиг. Энэ баримл нь Вигландын хамгийн алдартай бүтээлүүдийн нэг бөгөөд 17 м өндөртэй нийт 121 хүний биеийг чулуугаар сэлсэн архитектор уран баримлын гайхамшиг жишээ. Энэхүү цэцэрлэг нь жил бүр 1 сая гаруй зурчин татдаг. Вигландын цэцэрлэгт хүрээлэн барьсан шиг цэцэрлэгт хүрээлэн барих уран бүтээлчд Монголд цөөнгүй байгаа гэж би бодож байна. Ийм боломжийг олгодог төр засагтаа бол бид нэр тархины уурхаагаа ухах юм бол хизээч дуусахгүй мөнгийг ингэж олох боломжтой гэж хэлэх гээд байгаа байхгүй. Газрын баялаг бол дуустдаг. Оюуны уурхаа, тархины уурхаагаа ухаач. Энэ бол дуусахгүй шүү. Вигландын цэцэрлэгт хүрээлэн бол ингээд мөнгө хөлдөг маш том уурхаа болж хувирсан гэж хэлэх гээд байна л да.